Сайн байцгаана уу кино зэгчтэй. Өнөөдөр хэдүүлээ нэг Азгаа хөдөлгсөн киноны хэсгээс хадцгаая. Гэвч нүрээ хийх газар олдохгүй хамаг бие хавчиж сандарч твцсэн кино байлаа. Хүн гэдэг хинч бай 3 янзын амьдралаар амьдардаг юм л дээ. Нийт нийгмийн дунд буюу олны дунд нэг дүртэй. Хоёрт хувийн амьдралаар, гуравт хинч мэдэхгүй өөрөө мэдэх нэг тийм нууцаар амьдардаг гинэ. За ингээд кинонд орцгоё. Кино эхлэхэд нэг 5 бацаа нуурын эрэг дээр байна уу, далайн эрэг дээр байна уу гэл хоорондоо мэтгэлцээд бас загас бариад хэрэндээ хөөрхөн зугаалах хийгээд байж гинэ. Ярьж байгаа нь танай ээж тийм, манай аав ийм гэх мэтэр гэр бүлээ өөрсдийн зан ашиг ярьж байгаагаас нь харвал тэд маш дотн найзууд гэдгийг мэдэгдэнэ. Ингээд тэд сар хэртэж буйг хараа зогсож байтал үйл явдал харвсан сум мэт өнгөрч хэдийн 34 жил өнгөрчээ. За энэ залуу бол нөгөө киноны ихэнд гардаг 5 бацааны нэг жум уу? Эмэгтэй нь л мэдээж түүний найз охин. Өөрөөс нь нэлээд олон дүү. Харин энэ ууртай царайтай нөхөр бол өмгөөлөгч Тэсүү эхнэрийн хамт байна. Түүний эхнэр бол маш сайн гэрээ эзэгтэй. Гунж хүүхд төрүүлж нөхрийнхээ аясаар л амьдарч байгаа эмэгтэй юм байна. Тэд одоо гарах гэж байгаа бөгөөд хүүхдүүдээ нөхрийнхээ ээжид үлдээгээд явах гэж байгаа тул бэр нь хадам ээжтэй. Ээжээ хүүхдүүд гуйсан чи чихэр битгий өгөөрэй болохгүй шүү. Бас оройлоо гэхэд 10 цаг гэхэд унтуулаарай гэж хэлж захиж байхад нь нөхөр нь гарч ирснэ. Шууд л эхнэрээ эсэргүүцээд ээжээ тэгэх шаардлагагүй. Та таавараа л байж гэх. Тэгснэ ээжигээ харснаа. Та үсээ засуулаа юу? Ястай хөөрхөн байна гэд магтсан чинь эхнэр нь өөдөөс нь хөөрхөн хараад бүлтэлцээд идэв. Аминда өөрөө ч бас үсээ засуулчаад л магтуулчих гээд нэг тоогдчих гээд л ядаад байгаа нь харагданаа хөөрхөн юмтай. Тэгэд энэ хоёр гарч байтал эхнэр нь уцаа мартчихж гэж буцаж орсноо дотор уцаа солиод гарч ирлээ. За энэ амттай гихч нь хоол игээд байгаа хоёр хүн бол нөхөр нь нөгөө 5 бацааны нэг соггүй. Мэс заслын эмч харин эхнэр нь сэтгэл заслын эмч ээж юм. Тэд охиноо нэг залуутай уулзуулахгүй тухай ярилцаж байгаа ба би рүүгээ үг чулуудаастай. Жишээ нь ер нь тэр залууг чи уулзгаа болох гэхээр уулзгаа болохгүй. Тэрний оронд очиж уулзаад нэг сайхан алгадаж өгөөд хүн явуулж зодуулаад эцэг эхийнх нь ажил дээр очиж төвөөгээд өгөх хэрэгтэй гэд нөхөр нь хэлж байгаа нь өөрийг нь хадам аав нь тэгж байсан бөгөөд одоо ч хүргэнэ үздэггүй гин. Өнөөдөр эдний шинэ байрны найр хийж байгаа буюу гэр бүлийн найзуудаараа цуглаж хоол идэж байгаа юм. Хүн 34 жилийн өмнөх шигээ сарны хэртэлтийг ч бас ажиглана. Ингээд 3 гэр бүл цуглаж Ямбэ гэж залуугийн тухай ярилцсанаа. Ямбэ өнөөдөр найз охиноо дагуулж ирнэ гэсэн бөгөөд түүнийг хэн гэдгийг нэг нь асуухад Минсо гэдэг гисэн гэж нэг нь хариулахад нэрнээс нь сонсоход л хөөрхөн юм шиг санагдаад байна гэж байгаа. Тэгснэ за ямар ч л айсаа хуучин ихнэрээс нь хамаагүй дээр гэд нэг нь хэлэхэд нөгөөх нь үгүй ээ тэр чинь ааш муутай болохоос хөөрхөн гэтэл ирчээд арайчтэй энэ хүүхнүүдийн хөөрхөн үнэлэмж айгүй сонио. Тэр ёстой заяагүй гэвэл ёстой хөөрхөн гэсэн үг юм байлаа гэх мэтэр тоглоом шоглоом хийж байлаа. Гэж байтал Ямбэ ирлээ. Бүгдээрээ л ямар эмхтэй дагуулж ирэх бол гэл хүлээж байтал нөгөөх нь ганцаараа орж ирээд Минсо халуураад ирч чадсангүй гэд урмыг нь хуглав. Ингээд тэд бүгд цуглаад сар ажиглаж байгаад хосууд өдөрт 3-аас дээш залгуул хайртай хосууд гэсэн үг, 5-аас дээш залгуул галзуу мэдрэл муутай, эсвэл хэтэрхий завтай, огт залгадаггүй бол эхнэр нөхрүүд гэх мэтээр маадарч байлаа. Ер нь тэдний яриа бүр нэг чухал санааг агуулсан байдаг. Эхний яриа бол жишээ нь кино эхлэхэд найзууд анх тавуулаа байсан, одоо харин дөрвөлээ болсон байна. Байхгүй байгаа нэг хүн нь Сүндэ гэдэг залуу бөгөөд тэр өөрийн бардагшны залуухан хүүхэнтэй явуулдаж байгаад баригдаад гэр бүлийн салж одоо 21-т залуухан охинтой амьдардаг болохоор vibe нийлэхгүй гэж үзээд тэд найзын хүрээлээсээ хасжээ. Тэд Сүндэ найзыгаа ярангаа хин нэг нь өөр хүнтэй явуулдаж байгаа тухай мэдвэл эхнэр эсвэл нөхөрт нь хэлэх үү гэдэг сэдвээр ярилцав. Ирчүүд хэлэхгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг байна гэж байгаа эхнэрүүд заавал хэлнэ гэдэг байр суурьтай байв. Энэ ялгаатай талаа iPhone, Android утастай адилтгаж байх шиг. Ийм хүмүүсийн үйлдэлийн систем нь угаасаа өөр байдаг гинэ. Яриа үргэлжлүүлж Сүндэ найз нь хэрв тэр явуулдаг хүүхнээс ирсэн мессежийг устгахчихсан байсан бол баригдахгүй, салахгүй байх байсан штэ гэдэг яриа өрнөлөө. Явуулсны буруу биш мессежийг устгаагүйг нь буруу болж таарвуу яв. За ингээд ширээндээ суугаад хооллож байтал нөгөө сэтгэл засалч эмэгтэй ёстой нэг хутаг асуулт хэлж шүү. Тэгснэ ер нь энэ утас гэдэг зүйлийг аюултай, хүний хамгал нууц талд бүхнийг агуулж байдаг. Утас л байхад хүний явсан газар, ярьсан хүн гэдэл бүгдийг илчилнэ. Одоо энд утасаа үзүүл гэвэл үзүүлж чадах хүн байгаа болов ер нь. Хэдүүлээ нэг тоглоод үзүүл яасан бэ? Яг одоо бүгд утасаа гаргаж ирээд ирсэн дуудлага, мессеж, мэйл, зураг бүгдийг бусаддаа үзүүлнэ. Дуудлага ирэх юм бол спикер дээрээ тавьж ярина гэв. Гэтэл мэдээж бүгд дургу байсан ч төрүүлж үгүй тоглохгүй гэж хэлж чадахгүй би биенээ харсаар агаад тоглохоор боллоо. За ингээд тоглоом эхлэхэд хамгийн түрүүн жуммууд мессеж ирлээ. Ирсэн мессеж нь биеийг чинь санаж байна гэдэг мессеж иржээ.
Тхүү, ёстой тоглоом гал хэлж явах чинь. Өмнө сандраад л энийг би мэдэхгүй андуурсан бахан хараа садгалаагүй дугаар байгаацтай гэд бандаж байтал нөгөөх нь бүр залгаатглаа. Яа харахгүй дөрөв маань спикер дээрээ тавиад байна уу хинбэ гэтэл нөгөөх нь дуурдаггүй. Мань хурцгийн эзэн царайтай айгүй төгшөдөл байж байтал нөгөө өрөөнөөс нэг нь би байсан юм аа охиныхоо уцаар залгасан юм аа гэд гараад ирэв. Тэгээд л цаашаа Ямбиныг яагаад ажилласаа гарсан одоо тийшээ явж ажил ийшээ явж ажил гэдэл найзуудын хуваар зөвлөж байлаа. За үзэгдэл солигдоход Соггүй Тэсүү хоёр галтгоонд орж нууц яриа өрнүүллээ. Соггүй хатамдаа муу хэлэгдэхгүй тул өөрөө имлэг авахар хөөцөлдөж байгаад нэг үл бүтэх нөхөрт хэмжээний мөнгө, байр, хуучин имлэг зэрэг хамаг хөрөнгөө барьцаалж зээл аваад өгчөж тэгээд битгий ээжинд хэлээрэй гэж гуйв. За дараагийн дуудлага ээжинд ааваас нэрлээ. Аавда найзуудтай оройн хоол идэж байгаа хэлтэл за тийм бол шуутхан л хэлээ. Сун эмч чамд хаалгаа хийж өгнө гэсэн шүү гэв. Тэгээд найзууд нь бүгд санаа зовсон маягтай ямар хаалгаа юм бэ? Зүгээр үү гэд асуухад хүүхд томруулах мэс заслаа гэдэг. Гэтэл Жумууны найз охин шууд л хүүшээ та хийлгэж болж байгаа мó гэхэд нөгөөх нь би яагаад хүүхд томруулах хаалгаа хийлгэж болдгүй юм гэдгсэн чинь. Үгүй та чинь л дээр нөгөө лекцэн дээр гоо сайхны хаалгаа бол цэвэр сэтгэл зүйд нөлөөлдөг хамгийн адгийн зүйл гэж хэлээ эцтэй гэд хэлчихв. За эндээс эхлэн хүмүүсийн нуусан үнэн илчлэгдэж хэлнэ. Саяын ярианд хэд хоёр нуцаагаа. Эхнийх нь ээжийн нөхрөө аав шиг л үл тоодог. Хоёрт нь Тэсүүний эхнэрийг эцэгтэй нарын уулзалтанд урайгүй явдлаа. Энэ нь илчлэгцэнд бандсан ээжийн нөхөртөөж тал тасаад Тэсүүний эхнэрч тал тасаад их чихээ би таныг албаар урайгүй биш ээ гэхэд нөгөөх нь тийм би бол гэртээ суудаг эмэгтэй оройн цагаар хоол ундаа хийхгүй бол болохгүй тэгэд ч тийм дээд зэрэглэлийн юмыг би ойлгохгүй гэл хөөрхөн гомдлож мондлоод за. Гэтэл ээжийн ихчээ яг үнэндээ энэнийг ямиг би жаахан юм байж ухаантай царайлаа томроод байхаар нь би зүгээр л өөрийгөө мэдрүүлэх гээд л албаар ганцаарнгийн дуудсан юм аа гэд хоёулаа ойлголцож аваад гурван эмэгтэй байхад нэг нь байхгүй нөгөөгөө муулдаг зарчим юм бодвоо хөрхий. За тэгээд Тэсүүний эхнэр ээжинт нэг нууц задлсан нь чиний нөхөр нэрээ ажлыг чинь амархан хэрэггүй гэж үнэлдэггүй хэрнээ өөрөө сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа штэ гэд хэлв. Уг нь Соггүй энэ нууцаа ганцхан Ямбэд л хэлсэн байтал Ямбэ Жумуунд хэлээд, Жумуу найз охиндоо хэлээд, Жумуу Тэсүүд хэлээд, Тэсүү эхнэртэй хэлээд, эхнэр нь Тэсүүгийн эхнэр эцэст нь эхнэрт нь хэлээд, эцэст нь эхнэр нь өөрт нь хэлснээр энэ тойрог дуусч байгаа юм. Хинт ч битгий хэлээрэ гэж яхад хинт ч битгий хэлээрэ гэд өөрт нь ирдэг дээ, тийм ээ. За энэ зуур балкон дээр нэг том нууц задарч байгаа нь Тэсүү нэг хүүхэнтэй танилцжээ. Тэр нь орой бүр 10 цагт 6 явуулдаг бөгөөд одоо 10 цагт 6 явуулахаар би баларах гээд байна. Чи бит хоёрын утас адилхан юм чи хоёулаа уцаа сольчихё. Чи ганц би юм чи яад юм бэ? Зүгээр штэ гэж гуйсаар байгаад Ямбыг зөвшөөрөлв. За дараагийн дуудлага ирсэн хүн бол Тэсүүгийн эхнэр. Найзаа хүүхдүүдээ аваад гараад ирээ жаахан агаар талхая гэж байна. Манай хүн "Гүй манай найз байрны найр хийгээд би одоо найзында байна" гэтэл нөгөөх нь "Йоо бурхан минь би бүр гэхдээ одоо энийг хэлхээсээ бүр үнэхээр ичээд байна. Йоо за одоо хэлээ да" ингэтээ. Чиний нөгөө яриад байдаг баярх уу? Заяагүй найз уу? Бөөн брэнд үрж тавьчихад л та баярхаж өгч байна уу? Тийм заяагүй юмнуудтай яах гэж нийлдэм бэ гэлээ бурж өгч байна мó балаач. Бүгд л бантаад сандраад сандарсандаа утсан дээр нус хасгаж байж арай гэж нэг юм таслав. Хөөрхийн амтан тэгээд битгий буруугаар ойлгоорой. Бас манай нэг найз байр авсан юм аа л гэдэг. Ээжийн ийм юм сонсчоод өөрийгөө тайвшруулахын тулд заяагүй гэж хэлбэл хөөрхөн гэдэг гэхэд бүгд дэмжиж эвгүй вайбаас гарч чадлаа. За дараагийн мессеж Соггүй дэржээ. Ойдоо дараа 7 хоногийн хагасанд гольф тоглоё гинэ гэхэд Тэсүү Жумуу хоёрт ч бас ийм мессеж ирсэн байв. Харин ганцхан Ямбын дэрэг байлаа. За ингээд нийлж болохдоо Ямбиныг хаяа жийдэг болох нь баригдаж байгаа юм. Дараагийн мессеж Жумуунд ажлынхын менежер Чионгийн хүүхнээс над руу залгаарай ярих юм байна гэж мессеж ирлээ. Чионыг бол найз охин нь харддаггүй тул тэгсгээд өнгөрөөлөө. Уг нь залгсан бол гоё юм болохгүй юу? Энэ нэр үнэг гинөөх юм аа. За дараагийн мессеж Ямбэд ирлээ. Энэ мэдээж Тэсүүгийн утас шүү дээ. Нөгөө хүүхнээс зураг ирж байгаа. Зургийг нь харснаа Ямбэ амар сандарснаа утсыг нь цохиод дэлгэцийг нь алчлаа. Тэр орой бүр энэ цагт хүүхнийхээ зургийг явуулд юм байна л та. Гэхдээ тэгээд ир хүн биж хүүхний зураг хараад юундаа ингэ сандардаг байна. Ингээд бүгд дамжуулж хараад чи наваа гар байх нэ найз охинтой тэгэхэд бас ийм зураг явуулдаг хүүхэнтэй гэдэл явуулаад өнгөрлөө. Дараагийн мессеж Тэсүүд буюу Ямбэгийн утсанд Минсогоос одоо болтол ууралсаар байна уу гэдэг мессеж ирв. Мэдээж энэ орой ийм мессеж ирэхэд нь эхнэр нь гайхаад асуухад манай ажлын газрад залуу байгаамаа сүртэй юм шиг гээд орхих гэсэн чи Ямбэ. Гүй би хүн сэндэд байдаг хүмүүсийг юус ойлгодгүй маа. Хариу бичиж чи зүгээрээ гээд биччих гэсэн чинь нөгөө хэд нь
Гүй тэгэхэр чин сонирн байна. Би найзынхаа байрны найрт ирчихсэн байна гэд биччих гэсэн чи Ямбэ сандраад тэгвэл яах гэд манай найз өхөндөө хэлээг болж таарч байгаа байхгүй. Тэгээд нөгөө эдийн ятгалгаар найзынхаа байрны найрт байна гэдэг мессеж өчтөл нөгөөх нь мунавш гэдэг хариу өглөө. Ажлын газрын залуу гэснээ ийм мессеж өчгөр нь бүгд гайхаад байж байтал нөгөөх нь залхаад чи юм уу адгийн навш. Яасан найзуудаасаа намайг нуугаа юу? Ир хүнд хайртай гэдгийг хэлж чадахгүй байна уу бла гэсэн. Баллаж өглөө. За ингээд Тэсүс Ямби хоёр уцаа сэлсэн байгааг найзууд нь мэдээгүй тул Тэсү хөөрхөн амтан эрхэн сонирхдаг гей болоод хойрч. Мэдээж ихнэрээсээ айж санаа зовхын зэрэгцээ найзыгаа гей гэдгийг ч ингэж мэдээд шоконд орсон тул бүр яахаач мэдэхгүй тэгснээ бас энэ би биш гэд хэлж чадахгүй байдалд орлоо. За тэгээд араас нь Жумууны найз охинд X-с нь хэлээд уншихад бол шууд нэмэх 18 утгатай мессеж ирнэ. Нөгөөх нь буруу ойлгохгүй гэсэндээ шууд залгаад нохооны тухай зөвлөгөө авч байгааг нь батлав. Учир нь энэ эмэгтэй бол малын эмч. Тэгээд л ер нь хосуудын хооронд жижиг том маргаа үүсч найзуудын хооронд үл ойлголцол үүсгэсэн мессеж дуудлагууд ирсээр байлаа. Зүгээр нэг орой хамт суухтал ийм их үнэ илчлэгдэн гэж хэн санах вэ? Ихэнх нууцуд бүгдэд ил болж бүгдэл цочирдож хүлээж авсан ч нэг л нууц найзуудын дунд бол нууц хэвээр үлдсэн ч үзэгч бидэнд ил гарсан юм. Тэр бол Жумун ээжийн хоёр явалддаг бие биедээ бэлэг сэлт авч өгдөг хосын харилцаатай болсон байдаг. Тийм учраас л Жумунд өөр эмэгтэйгээс мессеж ирж бүр түүний явалддаг өөр нэг хүүхэн нь жирэмсэн болсныг мэдээд найз охиноос нь ч илүү уурлаад бүр уйлаад байж хат нь нөхөр нэрээд зүгээр үү хайраа гэдгсэн чинь өө зүгээрээ би л буруу юм санаачлаад найзуудыгаа муудалцуулчихлаа гэд хинэгчгүй нөхрөд тэрч байгаа юм да. За энэ мэтэр маш их нууц дэлгэгдэж алаан болсны араас киноны жинхэнэ учир тайлагдаж анхын тоглоом тоглоё гэдэг санаа гарахтал бүгдээрээ дэмжээгүй учир тоглоогүй буюу бүх зүйл хэвэндээ нууцаараа өөрсдөнд нь хадгалагдаж үлдсэн байдаг. Хэрэг тоглоом тоглосон бол ийм нууцуд ил гарнаа л гэж харуулсан байж. Тэ ийм их нууцтай хүмүүс цаашид хэвэн амьдарч чадах уу? Гэр бүлээ яаж авч үлдэх вэ? Жишээ нь тэр найзынхаа их нэртэй явуулдаг нөхөр бол яах вэ? Бас өөр эмэгтэйг жирэмсэн болгочихсон. Тэгээд хадам ээжтэй дургу. Тэр нөхөр ерөн жаргалтай амьдрах уу? За энэ киног үзэж дуусаад би лав тоглож байгаа тоглоомоо даахгүй, тонгоож байгаа бүсөө даахгүй гэдэг үг л санаанд орлоо. Хэдий тоглоомч гэсэн хүний амьдралд нууц гэж байх ёстой доо. Тэр нууцаа заавал бусдад хэлэх, дэлгэх шаардлагагүй. Нууцаа дэлгэх нь өөрийгөө ч бусдыг зовоох нь шүү дээ. Зарим нууцыг мэдээд сайн үр дүн авчирч өөрчлөгддөг бол зарим нууцыг мэдлгүй өнгөрөөчихсөн байхад алдаа байвал засагдаад амьдрал өөрөө жигдрээд ирдэг юм шиг. Сүүлийн үед манайхан ийм төрлийн тоглоом тоглож ууж ярилцаж суух нь илбэг болсон санагддаг. Болгоомжтой байгаарай манайхаа. Тоглоом тоотой дээр шүү. За тэгээд нууцаа дэлгэх хэрэг гарвал чамд ер нь ямар шоу нууц байгаа вэ? Чи бусдад буруугаар ойлгохдохгүйгээр амьдарч чадж байгаа юу? Бүгд цог байхад ирсэн мессеж, ирсэн дуудлага ил байлгаж чадах уу? Бодоод нэг үзээрэй. Найзуудаараа хамт байх үедээ нүүр улаахгүй байж чадах хүн чи юм уу? Комент хийрээ. За кино таалагдсан бол эрхийгээ гоцолгож subscribe дарж сувгийг маань дэмжээрэй. Баярлалаа баяртай. Welcome to the Vibe channel.